Бид 3 цаг гурвалжныг тодорхойлно гэдгийг мэднэ. Тэгэхээр би энд дорын 3 цаг авъя. A, B, C гэж нэрлэцгээе. Хэрэг эдгээр 3 цаг гурвалжны оройнод бол энэ цар ганц гурвалжин тодорхойлно. Тэгэхээр энд A, B, C гурвалжин байх болно. Бид өнгөрсөн хэд хэдэн бичлэгэн дээр ABC гурвалжны 3 оройгоос ижил зайд орших цор ганц цэг байх ба тэр нь уг гурвалжны багтаасан тойргийн төв болох тухай үзсэн. Энэ цэгийг олох арга нь бид эдгээр талуудын дундаж перпендикуляр шулууныг байгуулах бөгөөд эдгээр 3 дундаж перпендикуляр шулуун цар ганц цэгт огтлцсон гэдгийг бид харуулсан. Энэ цэг нь уг гурвалжныг багтаасан тойргийн төв юм. Би үүнийг маш түргэн хийчихье. Тэгэхээр энэ бол энэ талын дундаж перпендикуляр, энэ бол энэ талын дундаж перпендикуляр, энэ бол энэ талын дундаж перпендикуляр. Тэгэхээр эдгээр перпендикулярууд эдгээр тал тус бүрийн дундаж юм. B цэгээс энэ цэг хүртэлх зай, энэ цэгээс А цэг хүртэлх зай, А цэгээс энэ хүртэлх зай, энэ цэгээс С хүртэлх зайтай тэнцүү. С цэгээс энэ цэг хүртэлх зай, энэ цэгээс Б цэг хүртэлх зайтай тэнцүү. Мөн энд энэ цэг бид аль хэдийн үүнийг О цэг гэж нэрлэдэг тухай ярьсан. Бид үүнийг багтаасан тойргийн төв гэж нэрлэдэг. О бол багтаасан тойргийн төв. Энэ бол бидний үтсэн зүйлийн багахан давтлага юм. Хэрэв бидэнд 3 цаг байвал бид цор ганц гурвалжин байгуулж мөн тэр гурвалжны багтаасан тойргийн төвийг олж чадна. Тэр нь гурвалжны 3 цагээс ижил зайд оршино. Би гурвалжны 3 орой гэж хэлэх хэрэгтэй байх. 3 орой хоорондох энэ зай, үнийг өөрөнгөөр зуръя. Тэгэхээр энэ зай O-ийн урт, OC-ийн урт, мөн OB-ийн урт. Тэгэхээр OA тэнцүү, OC тэнцүү, OB болно. Энэ бол багтаасан тойргийн радиус. Бид тойргуудын тухай анх судлахад хэрэв бидэнд нэг цэг өгөгдөөд тэрхүү цэгээс ижил зайд орших бүх цэгүүдийг олвол тэдгээрийн геометр байрлал нь тойрог үүсгэн гэж үзэж байсан. Энд геометр байрлал гэдгийг цэгүүдийн олонлог гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв надад ямар нэгэн дурын цэг мөн радиусыг тодорхой өгвөл хавтгай дээр төв цэгээс радиусаар алслагдсан бүх цэгүүдийн олонлогоор цор ганц тойрог тодорхойлно. Энэ бол тойргийг тодорхойлох арга юм. Үүнтэй адилаар хэрэв О цэг төвтэй уг О цэгээс радиусын хэмжээтэй ижил зайтай бүх цэгүүдийг авч үзвэл эдгээр нь цор ганц тойргийг тодорхойлох ба уг тойрог нь ABC цэгүүдийг агуулах болно. Учир нь О-өөс эдгээр цэг хүртэлх зай нь багтаасан тойргийн радиус юм. Тэгэхээр уг тойрог цэгүүд энэ олонлогт хариалагдана. Тойрог нэг иймэрхүү харагдана. Энэ миний зурсан хамгийн сайн орлого байна. Одоо тэгэхээр сая ярьсан зүйлсээ эргээд нэг давтъя. Бид үүнийг мэднэ. Гэхдээ сая үзсэн энэ сонирхолтой санааг дахин сэргээе. Хэрэв надад 3 цаг өгөгдвөл түүгээр цор ганц гурвалжин тодорхойлно. Хэрэв цор ганц гурвалжин байвал тодруулбал 3 цаг коллинар биш байвал нэг шулуун дээр үл орших 3 цаг гэсэн үг. Хэрэв нэг шулуун дээр үл орших 3 цаг өгөгдвөл цор ганц гурвалжин тодорхойлно. Аливаа гурвалжны хувьд цор ганц багтаасан тойргийн төв байна. Мөн багтаасан тойргийн радиус байна. Хэрэв надад огторгуйд нэг цэг мөн радиус өгөгдвөл уг цэгээс радиустай тэнцүү зайтай бүх цэгүүдийн олонлогоор ганц тойрог тодорхойлогдно. Тэгэхээр энэ бичлэгийн туршид цор ганц багтаасан тойргийн төвтэй цор ганц багтаасан тойргийн радиустай цор ганц гурвалжингийн тухай яригдж байна. Хэрэв дурын 3 цаг өгөгдвөл тэдгээрийг дайрсан цор ганц тойрог тодорхойлогддог болохыг та нарт харууллаа. Танд гурвалжин тодорхойлох 3 цаг хэрэгтэй шиг тойрог тодорхойлоход мөн 3 цаг хэрэгтэй. Харин 2 цагээр үүнийг хийж чадахгүй. Үүнийг хийх нэг арга байна. Хэрэв 2 цаг өгөгдвөл 3 дахь цагийг хаанч авч чадах учраас 2 цагээр хязгааргүй олон тооны гурвалжин байгуулж чадна. Би юм гурвалжин байгуулъя.
бас ийм гурвалжин байгуулж болно. Бас ингээд эдгээр бүх гурвалжин өөр багтаасан тойргийн төв мөн өөр радиустай байна. Тэгэхээр тэдгээр нь өөр тойрог дүрслэнэ. Жишээлбэл энэ гурвалжны багтаасан тойргийг дүрсэлбэл энд та энэ тойргийг байгуулж болно. Тэгэхээр хоёр цэг нь хангалттай биш байгааг та тодорхой харж байна. Танд 3 цэг хэрэгтэй. 3 цэг нь гурвалжинг мөн цор ганц тойргийг руу хөтлөнө. Одоо нэг ийм асуулт байна. Хэрэв нэг тойрог нэг гурвалжин багтаасан бол энэ тойргийн төв уг гурвалжныг багтаасан тойргийн төв болж чадах уу? Тэгэхээр үүний тухай бага зэрэг бодцгоё. Учир нь энэ тийм ч хялбар тохиолдол биш юм. Тэгэхээр хэрэв би энд нэг тойрог зурвал төв нь энд байна. Мөн би дурын гурвалжин зуръя. Гурвалжны бүх оройнууд тойрог дээр байдаг. Энэ төв нь гарцаагүй гурвалжны багтаасан тойргийн төв байх уу? Тэгэхээр үүнийг арай содон байдлаар зуръя. Энэ нь гурвалжны гадна байхаар зуръя. Тэгэхээр бид ингэж зуръя. 3 орой нь гуруула тойрог дээр оршиж байна. Тэгэхээр та үүнийг хараад хүлээгээрэй. Энэ нь багтаасан тойргийн төв байх боломжгүй гэж хэлж болох юм. Энэ нь гурвалжны дотор талд оршихгүй байна шүү дээ гэж. Гэвч энэ цэг нь тойрог дээрх бүх цэгээс ижил зайд оршино гэдгийг санаарай. Тойрог дээрх бүх цэг нь энэ цэгээс ижил зайд оршино гэдгийг би хэлэх хэрэгтэй. Тэд бүгд радиус болно. Мөн энэ гурвалжны 3 цэг тойрог дээр оршино. Тэгэхээр тэд бүгд энэ цэгээс радиустай тэнцүү зайд оршино. Тэгэхээр энэ зай нь радиус байна. Мөн энэ цэгээс ижил зайд оршино. Бид гурвалжны оройнуудаас энэ хүртэлх зай R гэдгийг мэднэ. Тэгэхээр хэрэв энэ ижил зайтай бол бид үүнийг төрөөчийн бичлэгээр баталсан. Хэрэв эдгээр хоёр цэгээс ижил зайтай бол энэ хоёр цэгээр үүсгэсэн хэрчмийн дундаж перпендикуляр дээр оршино. Иймд энэ нь дундаж перпендикуляр дээр оршино. Энэ хэрчмийн дундаж дээр босгосон перпендикуляр бид энэ хэрчмийн хувьд ижил тайлбар хийж болно. Учир нь энэ цэг бол төвөөс R зайтай. Бид үүнийг өв цэг гэж нэрлэдэг. Энэ цэг гэж ярихаас салхалаа. Өв цэг дараах цэгүүдээс ижил зайтай. Одоо эдгээрийг нэрлэцгээе. Тэгэхээр үүнийг A, B, C гэж нэрлэцгээе. Тэгэхээр өв цэг нь BC-ийн дундаж перпендикуляр дээр орших учир C ба B цэгээс ижил зайд оршино. Мөн энэ нь A ба B цэгээс ижил зайд оршино. A ба B нь хоёулаа тойрог дээр орших учир өв цэг хүртэл R зайтай байна. Тэдгээр нь хоёулаа төвөөс радиус зайд байна. Тэгэхээр энэ нь A ба B-ийн дундаж перпендикуляр дээр оршино. Үүнийг бага зэрэг цэвэрхэн зурцгаая. Тэгэхээр энэ дундаж перпендикуляр дээр оршино. Эцэст нь энэ нь A ба C-ээс ижил зайд оршино. Учир нь эдгээр нь бүгд тойрог дээр орших учир R зайд байна. Тэгэхээр энэ нь AC-ийн дундаж перпендикуляр дээр оршино. Энд AC байна. Мөн энд ямар сонирхолтой зүйл байна вэ гэхээр энэ цэг энэ гурвалжны 3 талын дундаж перпендикуляр дээр оршиж байгааг бид харж байна. Тэд нэг цэг тогтолцсон. Гэхдээ тэд гурвалжны гадна орших цэг дээр огтлцож байна. Мөн тэр цэг нь энэ тойргийн төв болно. Тэгэхээр сая үзсэн зүйлийн гол санааг дахин нэг хэлье. Өв цэг бол A ба C-ээс ижил зайд оршино. Иймээс A ба C-ийн дундаж перпендикуляр дээр оршино. Энэ нь нэг иймэрхүү харагдана. Энэ онцгой цэг нь 3 дундаж перпендикуларын огтлцээр оршиж байгааг бид харж байна. Мөн өв үнэхээр багтаасан тойргийн төв юм. Тэгэхээр аливаа тойргийн хувьд түүн дээр 3 орой оршиж байх дурын гурвалжин сонгоо авч болох ба тэрхүү тойргийн төв нь уг гурвалжны багтаасан тойргийн төв болно. Энд багтаасан тойргийн төв нь гурвалжны гадна талд зурагдсан байна. Өв цэг нь энэ гурвалжны багтаасан тойргийн төв юм байна. Энэ өв цэг нь энэ гурвалжны багтаасан тойргийн төв болох бөгөөд 3 дундаж перпендикуляр дээр оршино. Энэ цэг нь гурвалжны 3 цэгээс ижил зайд оройнууд нь уг тойрог дээр оршино.